За сайн уу манайхан би нэг толгойн тухайн мэдээлэл Facebook дээр тавьсан. Тэгээ нөгөө хадны агуугаас олдсон Монгол цэргийн тулга гэсэн тийм мэдээлэл тавьсан. Тэгээд дарагчдынхаа багийг хайж ширвээ харсгалтай ширмэн төмөр нүүртэй гэтлөө. Тийм одоо эртний анд алтан хоёг гэдэн залуугаа алж аваад ингээд энэгээр хийлгэж байгаа маа. Тэгээд нэлээ олон удаа оролцсон байна. Янз бүрээр оролдоо. Тэгээд өнөөдөр бол эхний загвар маань гарсан гэдэг огсорж үзэх гэж байгаа юм байна. Ерөөсөө ийм юм байна. Ийм 3 төмөр, ийм 3 хөлтэй авсаарх юм уу ч ингээл ийм л юм байгаад байна. За одоо зөв тэ. Зөв. Алла. За энэ ингээд тарчих юм байна. Тий. За ингээд босно. За одоо хөлөө. Хэдэн сантиметр вэ? 25 см. 25 диаметртэй. Сантиметрын диаметртэй. Энэ үнэхээр авсаарх юм байна. Яалтчгүй л одоо эний зориултаа гэтгэл яалтчгүй юм байна. Ер нь ийм тулга ийм угсардаг тулга ер нь хийсэн түүх байна одоо. Юм сонсогдсон уу? Ер нь тийм сонсогддог угсардаг бол. Угсардаг. Тулгач нь голдог хэмжээний суулал том тулга их тулга дунд тулга тийм ээ. Эргэлгний доор байдаг тулган тэргээ байдаг. За ингээд болоо. Ингээл энэ ч одоо чамар нэг хүнд юм тавиад ягаад чинь нэг 10 цэргийн хоол юм уу 3 цэргийн хоол бол хангалттай шүү дээ. Одоо ингээд нэг хайжсан байхад яаж хэсгээд унчихгүй шүү дээ. Унчихгүй тийм байна. Энэ өглөөргуудаараа бэхлэж байгаа учраас. Тийм байна. Ийм байна. Тархан хантай. Тэр үед ийм хийжсэн байна. 13 дугаар зууны үеийн цэргийн Монгол цэргийн тулга Цахаан аймгийн Сонгон сумаас одоо хадны агуугаас олдоод тэгээ махвалгой дээр ирээд махвалгой энүүний одоо зураг төслийн нэгэ зохиогч ирэх гэж патент ирэхийг хамгаалаад тэгээд одоо бас ингээд олон түмэндээ энэ луу жилдээ гал тэнгэрийн жилдээ зориулаад Монгол ирчүүдтэй хөрөг болдгсон бол нэг сум болгоноос нэг 10-т ч гэдэг юм те нэг 10 ил хүнд энэ толгойг өгчвөл тэгэл ирчүүдийн маань сүл тиймэр бадрах байх гэсэн нэг тийм бэлэгдлийн чанартай юм. Тийм л юм байна. За Алтан ууг маань өөрийгөө нэг танилцуулах гэж. Ер нь хэдэн жил зөвхөн 100 тулгаар дагнж ажиллаж байгаа тийм. Бараг тий яхаа тэгээд хөрхөө хөрөлдөг жоохон оролдоо тэгэл. Аа. Хий сургасаар өтөлдөг. Сургасаар болоод өтөлчих юм шүү дээ. Нийтдээ нь хэдэн айлыг гангарамт тийм. Гэхдээ яг их ганцаараа би хийхгүй шүү дээ. Бас үе тэнгийнхэн байна. Бас нэг төмөр сонирхдаг оролддог улсууд байна. Би тэдний лээд нэг 5,000 зоох байсан. Тий. Тэгээ манай зоохыг Улаанбаатарчгаар агаар сан тэднийх ч нэг 500 авч яваа. Дэлхийн зүүн олон улсын байгууллага нэг 300-аад 300-аар ингээд Увс аймгийн засагтаргын тамгын газар бас л нэг 200 аваад тэгээ яг нэлээд төгссөн л дээ. Манай холын 100 хонтор бол яг албан ёсны нөгөө Монгол улсын МНС 2516 2016 стандартууд хөгжүүлэлтээр нь ороод тэнцсэн юм байна. За нэг ийм юм хийдэг хүн байгаа. Тэгээд ер нь бол 100 гал гэдэг юмар дагнж ажилласан хэдэн жил баг насаараа тийм баг 30-40 жил болсон баг. 30-40 жил хийсэн юм хүн байгаа. Тэгээд бас өөрийн гэсэн брендийн тулгахтай тийм ээ. Тий. Анаач яхаа тэгээд одоогор манай дээр 300 Монгол улсын стандарт хангасан тэгээд юу байхгүй юу. Үйлдвэрлэх нөхцөл нь яахан муу манай дээр. Манайх бол тийм том үйлдвэр цех биш. Тэгээд энэ тэндээс нэг дэмжлэг тусалцаа авдаг болохоор өөрөөхөө бяр чадлаар л нэг жилд нэг тэнэг хийгээл. Тэгэл болгочаал байдаг. Тий. Ер нь нөгөө нэг алт мөнгө бол хийж байгаагүй тийм үү? Алт мөнгө хийхгүй яа угаас чадахгүй шүү дээ. Тэгээд Тэний чин сэтгэл татсан юм.
гар ивэлсэн юм гэж байдیں۔ Аа. Тэгээд энэ дуудлах сэтгэл татгадээ би энэ одоо хэзээ ч гэсэн энэ хожоо хүртэл дулаан байвал 1000 лан гэж хэлдэг гэж тийм. Нэг дулаан зогсох гэсэн байх тул тэгээд 1000 лан өгсөнтэй тэцэх юм уу гэж одоо тэгээд энийг хийхэд ер нь ямар сэтгэл төрж байна? Гэхдээ наадах чинь бол бас ингээд аваад өнөд хийж байгаа юм биш шүү дээ. Тийм. Зөндөө утсан тийм янз бүрээр ингээд оролдоо. Тэгээд эндээс харж байгаа нь юу гэхээр бид нар ерөөсөл үндэснийхээ хуучин өвгдөө чимийг л мартаалах юм гэж бодогдоод байгаа байхгүй юу? Аа. Энэ толгойг зөвхөн зэрэг даймтайж байгаль төлөө тийм ээ. Тий. Энэ дуртай нь очиод нэг чулуу болгож ирэл 3 чулуу тавьж байгаа гал төлөөл нэг өхөөтэй хар газар 3 хар чулуу болгож явдаг шүү дээ. Харин тэгдэг. Тэгээ хуучны яриа бол суурнаасаа хөдөлсөн чулуу 3 жил бөөр алдгүй гэж. Аа. Тэр чи бас л зөв санаа шүү дээ. Тий. Газар дэлхийг хайрлсан. Тэгэхээр ядаж энэ толгоч чинь тэр талдаа хүртэл энэ тэтгий чулуу бараг л нүүл гэж их холгүй ингээл энэ туулын сав тэр живэрлжгээл тийм ээ. Энэ тэнтгүүд Нэг дугуй бор юм болцсон тий. тий. Тэгээд ядаж нэг чулуу нь байсан байрандаа байж бол гэж боддгийг. Тий. Тэгэхээр энэ зүгээр нэг мань мэтээс хавааг ант хийж гисэн юм биш л байна л да. Хуучны улсууд амьдралаараа баталгаажуулаад юунд нь сайн би ямар нь дээрв тийм ээ. Бидэнд юу нэрэлтэй гэдгийг мэдчил хийсэн байх. Тэгж бодог. Энэ хараа ингээд дор нэгэ суур хийж болох уу ер нь? Суур хийж болно. Тэгээд сууртай бол ялгаагүй л дээ. Яг энэ дэшэн нэмэгдэл суур өгөөд үнс чинь дотраад тараад байхгүй. Тэгээд нөгөө юу галын цогчин тэр бүхэн хэсэгтээ ингээ байгаад байдаг. Ойр өшнийхөө Ингээл талхчвал газрыг төлдөг юм байна. Тэр манай хөгсчүүл юу яах та зэрэг хайрган дээр түл гэдгүйсэн байхгүй. Явж байгаа төлөхээр. Тий. Одоо бол хааж хамаагүй л очиад яаж гэж. Тэгэхээр хайрах чинь тэр хэвдэ хөрсөөч таах нь баг. Тэгээ тэр үнс нурман доошоо шингэдэг ч байснаа засвар захаар нь. Тогоо авахгүй бах тань ойр зүрийн. Энд бол нэг юм одоо нэг 5 хүний 10 хүний олж арай ихтгэлөө тийм 3 зэрэг их гэсэн л те. 3 зэрэгт бол хангалттай л 3 4 хүнд бол 3 4-нд боллоо. Тэр Эрхэн баяр гэж дундгойн холдын залуу юу хийж байсан. Нэг реклам хийгээд тэгээ бамбанзар дээр бидэд бууд чиглэж идсэн байхгүй. За. Тэгээ би одоо хийж явахтаа л бодож хаад нэрээ нэг манайхан ч их том бамбаа хэргэлдэггүй тийм ээ. Тий. Энэ дээрээ тавиал нэгээр нь хөрөөл буузаа хүртэл ичтгэл арга нь олж ижтэй л гэж бодоод байгаа байхгүй. Тийм ээ. Тийм ээ. Бүх юм ингээд бэлэн зэвсэгч болчтой. Өөрийнх нь зэвсгэл дагалдаа яваад байгаа байхгүй. Тий. За нэг энэ нэг зангуу болгож ашигладаг байсан. Тэрнийх нь учрыг нь бол олсонгүй тэгээ яг тэрийн дараа нь тогтоо ингээд оролдож ятлаа арга нь алдах тий. Энэ ерөөсөө уудлын нөгөө сараа хэлбэр гэж юм юугаа олох зэрэг саргал хэлбэрээ олох нөхцөл их бүрдчихсэн юу байгаа байхгүй төмөр нь. Сул тууш биш. Хайшин чаруулаад юм хийлээ гэсэн одоо сураар зангидсан ч гэсэн. Тий. Зангуулын гүйцэх бүрэн боломжтой. Би зүгээр өөрөө хийж үзье та гэж бодоод яажсан байхгүй. Шинэ одоо энийг бол ингэ хийж болох юм байна. Энэ чинь бас л нэг хэсний тэглүү шүү дээ. Өөрөө шийдэхэд давуулаа шийдлээ тийм ээ. Энэ талтаа суртаж байдаг гэсэн чинь за наадах чинь дахиад ахтлахтаа зэрэг энэ тал руу энийг хийгээ тийм ээ. Тэгээд энэ хоёрыг холбож байгаа шийдэх ч байна уу тийм ээ. Тэгэхээр энэ яалтчгүй зангуу болох гэдэг байгаа байхгүй. Ямар ч юмруу давж авирсан. Тий. Авирдах юм зүйл байна. Зүгээр гайхтар гадаадын кинонд гардаг шиг матхар юм настай биш ч гэсэн байгаа нөхцлөөр бол ямар ч нэг юм нөхцөл мод татгийн бол тэглэл ах байгаа байхгүй юу. Тийм байна. Тэгэхээр гוי хацхтаад нэг иймэрхүү маягтай зангидж болох юм байна да гэдэг. Тийм байна.
За тэгээ энийг одоо бонусоор үйлдвэрлэхийн тулд танд хүн хүч одоо юунууд байгаа юу? Хүн хүч байгаа. Байгаа юу? Одоо нэг үйлдвэрлэлийн зориулалтаар хийх гэдэг чинь ганцаар хийвэл зөндөө ганцаар нэвэл зөндөө цаг хугацаар нэ ч одоо нэг орчин үеийн үйлдвэрлэлийн технологиор ашиглаад зүсүүл хийж болно тий. Болно. Тэгэл яг одоо бас улсуудын сонирхол хэрвээ. Тий. Юм хийх чинь тий. Гоён тэгээд манай ирчүүд залуучууд энэ сонирхох байх гэж бодоод байгаа шүү дээ. Энийг үе бодвол арай андаа сэтгүүртэй болчихсон. Тий. Өвдөжийнхаа юм гэж их боддог болсон. Байгаль дэлхийдээ харьцаж байгаа сайхан болох гэж залуучууд их боддог болж тэгээд наадах чинь учрыг нь олоод явал. Ирчүүл баг зэвсэгч болчих юм. Чи бариултаа сайхан юм л юм ба шүү дээ. Ер нь бол үзөр ингээл янз бүрээр ашиглах юм байна. За нэг юм байна. Тэгээд яг хуу харж байгаа ирчүүд бол аль болохоор та хэд маань энийг нэг захиалаарай. Ер нь чадвал нэг сон болгонд дарагт 10 хүн хүрчихсэн л гэж бодож байна.